3 төрлөөр бичлэг хийж байгаа гэдэг. Ярэ ихсэн шиг юм шүү. За. Тэгээд тэн дээр нэг зочинтой гэдэг нэг хүн урьж хагаад нэг сэдвийг авч байгаа яриад. Тэгээд зочингөө мэдээллийн чанартай гэдэг хийж байгаа. Тэр нь яг мэргэжилтэйгээ холбоод тэгээд дээрэс нь яг хүмүүс нэг инженеэр мэдээллийг хөөж зорилгоор тийм бичлэг хийгээд. Тэгээд 3 дахь нь болохоор бас нэг Австрид анчаач бүтээч байгаа 10 жил болчихлоо шүү дээ. Одоо 12 жил рүү орж шүү. Тэгэхээр бас нэг үе бодвол Монгол залуучууд бас яг иржсэнээ бодвол ингээл дор өрнө ресторан эхнэгээл явж штэ мундаг тэгээ ямар ч гэсэн дэлгүүрт баяр хүргэе. За баярлалаа. Мундаг тэгээ ирээ гэж ярьсаар байгаа л өнөөдөр ирлээд ямар ч гэсэн контентийнхаа зочлдог контентийнхаа эхний дугаарыг дэлгүүрийн үстэй ирээд. За эхнийх нь би юм уу те? Дэлгүүрийн шефийн гарын хоолыг ирлээ янз ярих юм байна. За сүши ирлээ. Тэгээ хоёлаа яриагаа ингээл эхлэе. Ер нь бол сайхан энгийн яриа л яваа. Юун дээр одоо нэгэд хэр удчихна? Одоо 12 сарын 1-нд эхлээд одоо нэгэд 3 сар л орчихно. 3 сар л байгаа. Бочинаас авичирээ. Харин яриа авъя гэдэг чинь. Божгинжин эхлээд яг хоолоо сайн хийчихэр хүмүүс өрөөс тасрахгүй байна. Тэгээ одоохондоо ямар ч зар мар имэ тийм ээ вербун инээ тэр нээлт юу ч хийгээгүй. Гэхдээ ямар ч байнгын өөрчлөлт олоод хоол сайн байна тий. Хоол сайн байхаар гайгүй байдаг. Тэгээ ер нь Европуудын хамтлан тийм л тий. Хоол нь сайн байвал тэгээд араас залгаад нэгэндээ хилээл ингээл явчихдаг. Тэг би одоо ч тэгээ яг ингэж л бодож байгаа л да. Одоо ч хүмүүс ч нөгөө нэг хайраар тутж байгаа, хүндлэлээр тутж байгаа. Эрүүл мэнд гэдэг ийм 3 юмар амар зайшгүй тутж байгаа. Хүн ороод ирвэл хүндлээд үгүй. Хоолоор нь хайрлаад үгүй. Хамгийн сүүлд нь юм инго шот гэдэг эрүүл мэндийн бас бодоо гаргаж харж байгаа. Би мөнгө олохтой биш. Би мөнгө олох гэж байгаа биш. Ядаж нэг Монгол хүн те бас ямар сэтгэлтэй байдаг, ямар хоол идэг те ямар хүмүүс байдаг. Энэ хүмүүст бас үзүүлж байгаа байхгүй юу? Түнэс шнэ. Ашиг бодоод тийм ба. Чин тэгэл хүмүүсийг сайхан нөгөө зочлонтой зангаараа тэгээд нөгөө сайхан аашаар буцаагаад идэх гэдэг шүү дээ. Урдуур явснаа ундаалж, араар явснаа хоолж аваараа гэдэг тийм Монголын үг. Одоо би нэг хальт зүгээр сонирхож үзэхгүй юу? Ер нь Азийн хоолны соёл Европт бас нэлээ өргөн дэлгэр явчих. Одоо тэгэл хятад хоолтой сүши бол ингээл бас нэлээ төвөмөл хоол гэсэн юм шиг. Яг одоо ингээд явж ийн л та 2016 онд бол хятад буфе сүши яг эхэлж исэн. Одоо рамны үе эхэлж байна. Америк ч гэсэн Америк рамны зарагддаг болсон. Шил бас янз бүр шүү дээ. 4 жилийн өмнө бол Европт бол хүмүүс нэг рамен гэж сонирхдаг байсан. Яг одоо би нэг бас нэг сүүлийн профешнл гаруудад ажиллаж байхдаа бид нар ч яг л рамен хийж байгаа юм чи. Тэгэл өдөрт 3 байж байгаа сүүлдээ 6 болоод 9 болоос одоо сүүлдээс өдөрт бид нар чи 50 рамен зардаг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ европчууд ч бас шүлмэл юу байдаг гэдгээс наа цаа гадарлаад байгаа шүү. Тэгвэл эдний чи хоол гэж юу байдаг нэг шарсан хуурсан нэг юм уу шүлмэ гэж нэг юм уу канарын суп мө полол ингээл ингэждэг хоол байгаа болохоор сүши бас гоё явсан. Сүши чинь бас ер нь хоол гэхээс илүү бас урлаг шиг яваад шүү дээ. Бас нэг чимгээл декорацион гэдэг тий. Японд бол бараг философи, шинэ философи гэдэг. Бараг утганы урлаг гэдэг байна тий. Сүши бол яах тэгээд одоо сүлдээ бүр бараг арт л гэж авах гээд байна л тааж бас тэгээд багш юм тий. Тэгээд яг хоолны ийм соёлууд Европод төссөн юм бас нэг түүхтэйгээ уялдаад гэдэг ч юм уу нэг колон байсан улсууд жишээлбэл Франц ч одоо Англи ч Франц одоо Вьетнам энэ хоолоор ч гэдэг ч юм уу Англи бас нэг энтгэх бас колон байсан гэхээр тийм хоолоор ингээд бас нэг түгээмэл болцсон байдаг юм байх. Сүши болохоор яг Австрч бол бас саяны сүүлд нэг хальт юм сонирхоод үзсэн бараг 9 сая хүнтэй тэрний 2 сая хүн гадаад одоо зөвхөн биеинд амьдардаг юм байна. Тэгэхээр энэ чинь нөгөө интернэшнл хоол гэжгээрээ өстой яг тийм интернэшнл хоол гэж явчих тийм байх. Сүши ер нь одоо тэгэл дейт мэйт энэ төрөө юм болохоор хүмүүс ч орж гой сүши иддэг. Тэгээд бид нар чинь их сүши иддэг ш. Эхнэр сүши идэх ч юм уу найз хүн сүши идэхээр тэр нэг юм тэмдэглэлт ч юм шиг бас нэг гоё юм ш. Тэгээд бид нар заавал дагж очиж ингэж дуртай дургүй иддэг те яг эмгтээчүүд сонирхоод одоо энэ европчууд бол хүүхдтэй эхэлж оруулж байж авокадо макинаас эхлүүлдэг байхгүй. Авокадо мак эхлүүлнэ. Дараа нь лакс маки өгнө.
Тэгээ дараа нь суши рүүгээ орно. Тэгээ багаар ингээ хүүхдүүд нь одоо ингээ багасаа орж ирээд яачдаг. Тэгээ хятадууд бол одоо соус маусаа сушины соусаа одоо 1 литрт 1.5 мавн килограмм сахар идэх байхгүй. Тийм. Бүр ингээ цодчдаг нөгөө хямд эсийг аваад хямдхан эсийг аваад одоо энэ Япон эсэг чи өөрөө энэ аягүй гоё хамтдаа ароматай бүх юм ингээд дараа будааны эсэг. Тэрэн дээр чинь бол яг японочууд нь ч юм уу одоо Япон стандартанд болохоор литр дээр нэг 500 г игээд байгаа сахар. Тэгэхэд энэ хятадууд болохоор литр дээр 1.5 кг сахар хийж байгаа. Тэгэхээр энэ хамтыг оруулах гэж эдэр зүгээр зодддаг. Сахар одоо эрүүл биш л үү? Тэгээ би чи одоо ингээ будаа мудаага оройн хайчна. Тэгээ хятадууд энэ хүмүүс болохоор яг ингээд будаага 3 хонсон ч гэсэн хэрэглээд байдаг те. Ингээд хайж чаддаг л. Дэлгүүрний комментар фэйсбүүкийн нөгөө сошиал юунаас нь өөр сэтгэлдлүүдийг хаяг уншдаг. Креатив тийм. Тэр нь бол зөв талаас нь гоё юм зөв. Ер нь бид нэр тиймэрхүү юм дээр бас шүүмжлэлтэй хандах нь зөв байхгүй. Одоо жишээлбэл бас нэг одоо хэд хэдийн комментүүдийг ярих гэдэг юм л да. Нэг комментээр ерөөсө пластик аяа ашиглаж хоолндоо одоо сушины юу гэдэг чинь одоо юу юм плейт гэдэг. Бред. Тэрийг мотор зөвхөн чинь. Тэгээ одоо би мотор пластик одоо Hallo. Яа офн bitte. Тэгээд яг нөгөө микропластик гэж үүдэг нөгөө гамбанз пластик болохоор утга эрттэй. Тэгээд утга чинь байнга тэр нөгөө гамбанз руугаа орж байгаа болохоор хүний нүдэнд харагдахгүй амар их цагаан тийм микропластик руу ордог. Тэгээд энэ тефал мефалын non stick фане маань одоо non stick хариулын тавг мав гэдэг байгаа. Тийм юмнууд чинь болохоор нэг насан туршдаа юм химикл гэдэг. Хүний биед орох юм бол угаасаа хор тодор үүсэх тийм. Угаасаа шууд дэрэгт тийм. Тэгэхээр аль болох шарын марын гоё хоол их гэж тийм non stick тийм хариулын тавг мав бол аваад хэрэггүй бүр л болвол бүр сүүлийн тэр гам маань одоо төмөр үдийн юу үдийн тийшээ л явсан дэр тий. Тэгвэл тийм насан туршийн хими юмыг бол халааж болохгүй. Тэрийг халаах юм бол угаасаа хүний хор тодор орно. Тэгээ миний одоо бүх юм бол одоо мод байна. Гамбанзнар бол мод байна. Одоо энэ фан одоо хариулын таг маань бол одоо Гордон Рамсигийн гаргасан юм бас аюул сайн тий. Тэгээд үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн бас эрүүл мэндийн талаа хүнээ л бодож байгаа шүү дээ. Би ямар ашиг олох гээд нэг ингэж байгаа ш одоо ингэж эрүүл мэндийн бодож гамбанз маань мод байна. Хайрлын тав маань төмөр байна. Дараа нь тий хоол маань фреш байна. Тэгээ хамгийн сүүлд нь гарахт нь гоё ингэж эрүүл мэндийн бодоод бас ингэж цагаан гааны шот игээд өгчөж байгаа. Энэ дотроо болохоор тий дотроо болохоор одоо 300 г био жинжер орж байгаа юм. Цагаанга 3 ширхэг био оранж орж байгаа 3 ширхэг био цитрон тэгээд 2 халбаг хоолны халбаг зүгийн бол ороод тэгэл өдөрт ингээд орж ирсэн хүмүүстэй өгчдөг. Наачаад дэлгүүрт одоо ингээл 3-4 евро гэж лангуун дээр ингээд ажилладаг те. Тийм юм чинь би өдөрт нь фрешэрийг ингээд хүмүүст нөхөрч чадчих бас гоё. За бид ингээд юм ингээд яриад л нэлээ хугацаа байна. Тэгээд ажил нь воглон минутын багтаагаад гоё мэдээлэл өгөөд тэгээд дээрэс нь энэ хийгээд байгаа бас нэг зорилго маань Европоор монголчууд бас нэлээ аялдаг болсон тийм. Тэгээд бас Европод ирээд Австрали одоо энэ бол нэгдүгээр зэрэг шүү дээ. Төв гэсэн чинь манайхаар боллоо. Одоо Улаанбаатарын талбай тойрол байж байгаа юм болсон тийм. Тэгэхээр бас Австрали винд аялж байгаа хүмүүс байвал дэлгүүрний яг төвд нь байгаа шүү. Сүмийн хажууд газар орж байгаа хоол дээрээ тийм. Атал баг нэр өөртөө ажиж байна. Гой кофе, мафи, инээ тэрээр Монгол хүмүүс орж ирвэл дайлна тийм. Нэр нь гоё сонирхолтой. Гадаа ясаа нэмэх 970 тий. Монголын код шүү дээ. Зип код. Хүн болгоо асуудаг. Хоол идчихэл ямар гоё хоолтой. Нэр чи юу гэсэн. Тэр Монгол хүн гээл тийм юм чи Монголын код гээл тийм юм чи. Монголчууд юм байт юм аа гэж гарч байгаа хөөх цэвэрхэн хоол идэг. Хүний эрүүл мэнд боддог тийм. Ингээд мэдгүй Монгол хүнээр явах 976 гэж тийгээд харахаар байна шүү дээ. За тэгээ сүүлийн асуултаа яа. Ингээд сэдв юм яриад байвал зөндөө юм үү? Ярина. Монголын статистикийн хорооноос нэг юм судалгаа гаргасан өнгөрсөн жил. Гадаадд нэг 220 албан ёсоор 220 мянган монголчууд оршин суудаг. Тэднээс ингээд нэг 2000 орчим хүнээс самсгүйгээр ингээд судалгаа авсан. Тэгээд тэрний нэг 40% нь
За ер нь бол за тухайн орондоо ингээ ажиллаж амьдрнаа Монгол буцахгүй одоохондоо буцах тийм сонирхолгүй байна гэсэн хариулт. Хорийн үн болохоор ер нь бол тухайн амьдарч байгаа улсынхаа иргэншлийг аваад ингээ тэндээ байна гэж. За 40% нь өлсөн 40% нь яасан бэхээр за нэгээд 5 жил ажиллаа Монгол руу буцах гэсэн юм хариулт өгсөн юм. Тэгэхээр энэ бол дийлэнх юм гэсэн Монгол юм буцах сонирхол байхгүй. Дээрээс нь Монголоос ер нь бол явах шалтгаанууд аягүй байгаа залуучууд төр тусан. Тэгээ одоо би яг зөвхөн ихтийн төлөв яах чинь хизээ Монгол руугаа буцах төлөвөө юу байна гэж. Одоо дөнгөж юм нээж ах чи ямар одоо буцах хэлтэй шүү дээ. Тэр яг ирээдүйдээ одоо л ер нь бол нэг хурдан буцмаар байна. Хурдан буцмаар байна. Яг 10 жил бол харагдчихэв. 10 жилийн дотор нэг 10-аад ресторан нээчихэд тэгээ ирээдүйд хүүхдүүдтэй харилцуулж өгчөөд тэгээ эндээ биш зөвхөн ингээд Барселонд ч юм уу ингээд ирээдүйд нэг хоттой стресстэй биш хүүхдүүд маань за 14 оны минийхөө те Барселоныхаа салбарыг эргэж Америкийнхаа салбарыг очиж эргэж гэдэг ингээд тойроо явж байгаа хоол амтлаад тийм гоё юм болох ч байгаа. Би бол өөрөө хөдөө гараад увстаа очоод хаалгаа онголгоод миний дахианаар гүйлдэж ирээд миний галуунаар гүйлдэж ирээд миний адуунаар ч юм уу над руу гүйлж ирээд те яг нэг тийм л сайхан амьдрмаар байна те тэгээ өөрийнхөө усалсан ногоо гэдэг өөрийнхөө тарьсан зүлгийг идээд те маландаа юу идж байгаа ямар антибиотик ямар тариа хийж байгаа би өөрөө мэдээд тэрийгээ идээд амьдрын гэдэг бол тэр бол хамгийн люксус амьдрал. Тийм шүү. Түүнээс одоо дэлгүүрлөө ороод бүх юм хор тавдар үүсгдэг бүх юм. 90 оноос ч өмнө монголчууд ч одоо жилдээ 1 кг сахар хэрэглэдэг байсан бол одоо өдөрт 1 кг сахар хэрэглэж байгаа. Одоо энэ коллеж нь л 100 гаруй грамм сахартай. Тэгэхээр чи 90 оноос ч өмнө хүмүүс чинь хаяа нэг масл талах хэдэн жилдээ 1 кг л сахар иддэг гэсэн юм шиг. Тэгэхээр одоо өдөрт нэг болчоор ч хүн болго өвдөхгүй яах. Одоо тэгэхээр жоохон эрүүл амьдрахын тулд одоо хамгийн люксус амьдрал бол одоо Монголд л байна дөө. Сайхан. Тэгээд хөдөө тий. Тэгээ хамгийн гол тэр хятадаас орж байгаа тариа марийг бол болох хэрэгтэй. Хамаалтаа. Ягаад тэр бид нар өөрөө идэн тэр мал чин төрн тэр чин дахин удамшаад явна. Тэгэхээр юу идж байгаа юу орж байгаа хүмүүс маш сайн мэдж байгаа гарч байгаа. Тэгээ яаж яхад өөрсдийнхөө та нар одоо бодлоо шавжинд зүлэг тэ бид нар ингээл тэ туулаа одоо өхрөхтөн мохтон хулганд идүүлэхгүйгээр баахан ингээл тийм цацаал тэ тийм удаа өөрсдөө тэрийг иддэг тийм баланс системд амьдарч байгаа байхгүй тэ амтын идүүлэхгүй гэж хор цацчаад өөрсдөө тэрийг иддэг системд амьдраад байгаа байхгүй тэгэхээр гоё эрүүл монголчууд гоё тэ өөрсдөө ногоо тэ тэгээд амьдрах хэрэгтэй гэж боддоо шүү дээ. Тэгээд ямар ч сайхан өнөөдөр 30 доо гэсээр гал ямар ч гэсэн хүрээлээ баярлалаа. Би бас гадаад байгаа монголчуудаа бас дэмждэг байхгүй. Өөрөө болохоор ингээд бас 10 гаруй жил болсон. Дээрээс нь бид нар чинь зөвхөн одоо ажил хийгээд хөдөлмөр хөлөө хийж байгаа ш Монгол руу бас барилдын урсгал оруулж, дээрээс нь өөрөөсөө хөвгөө хүүхдийг осрлоор нь хангаж юм тийм. Тэгээд жилдээ нэг нааш цаашаа явна гэдэг чинь бас их орондоо хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд одоо сая гэлсэн Монголд очиод бас ингээд жижиг бизнес ч юм ингээд эрхлээ явна гэдэг чинь бас л нэг хөрөнгө оруулалт тийм. За ямар ч баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Бүх Европын бариад очино удахгүй заа. Монголд орлоготой ш энд